За интернет компани захирал уган баяр танилцуулаа. Сонирхолтой илтгэл тавилаа. Тэр үйлчлэгээний ч гэсэн асуудлыг бас хөндөж байна. За дараагийн хүний нөөцийн хөгжил сэдвээр сургуулийн Японы сургууль хамрыг ирээ. Миний өнөөдөр хэлцүүлэхээр бэлдсэн салбарын хүний нөөцийн хөгжил гэдэг сэдвүүд илтгэл агуулгыг орчхон танилцуулахад Монгол улсын хэмжээнд бэлтгэж байгаа мэдээлэл холбооны технологийн салбарын мэргэжилтэн бэлтгэж байгаа ихтэй сургуулиудын болон тухайн сургууль суралцж байгаа оюутан за ажил эрхлэлтийн байдлын талаар тийм статистик мэдээлэл бол би ярихааргүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлого гэдэг бол тухайн улсдаа бэлдэж байгаа салбарын боловсролын байгууллагуудын боловсролын шинжилэл стандартын тухай асуудлаа гэж бид нар үзэж байгаа. Тийм учраас энэ илтгэл дээр би дараах хэдэн зүйлүүдийг та бүхэнд санал солилцоод за түр өнөөдрийн болж байгаа өдөржингөө хүрээнд сэдвийг бол оролцоож байна. За уучлаарай гэж яхаа энэ том эндэр дээр гарч байгааг учраас яг сандраад гэх шиг. Оюутнуудад илтгэл тавихтаа зүгээр хэлэх. Гэхдээ энэ дээр бас гараа зогсохоор бас арай жаахан. Тийм бодол үүсэх шиг боллоо. За Монгол улсын хэмжээнд мэдээлэл холбооны технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлдээд за мэргэжилтэн ажилтан бэлтгэхэд нэг 70 орчим жил за дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд за үндсэндээ Монгол улсын их сургуульд бол 62 оноос хойш физик электроник гэдэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд за тэрний дараа 67 оноос эхлээд харилцаа холбооны чиглэл буюу холбооны чиглэлээр бол мэргэжилтэн бэлтгэж хэлсэн байгаа. Тэгэхээр манай нийт салбарын маань дийлэнх мэргэжилтэнгүүд бол дотоодын ихтэйд сургуультай төгссөн болсон хүчнүүд байдаг. Тэгэхээр Монгол улсад мэдээлэл харилцаа холбооны технологиг тодорхойлж байгаа ихэнх мэргэжилтүүд бол тэгэхээр бидэртээ Монгол улсад Монгол улсад төгссөн мэргэжилтүүд байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад бид нар дараах нэг хэд хэдэн тоо баримтуудыг хэлье. Тэгэхээр мэдээлэл холбооны технологийн чиглэлээр бол 2014-өөс 15 оны хичээлийн жилд төрийн болон хувийн дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай 28 ихтэй сургууль одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. За энд бол 6500 орчим оюутан сурж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгээд мэдээлэл харилцаа холбооны технологийн чиглэлээр хамгийн том мэргэжилтэн бэлтгэдэг хоёр төрийн өмчийн хоёр их сургуульд байгаа тоо баримтыг та бүхэн харж байна. За тэгэхээр түрүү хэлсэн мэдээлэл холбооны салбар дахь мэргэжилтэнгүүдийн өсөн нэмэгдэж байгаа энэ эрэлт хэрэгцээ дээр нь манай салбарын манлайлах чанарт манай энэ бид бүгдийн бэлдэж байгаа мэргэжилтэнгүүдийн мэргэжлийн уур чадвар мэдлэг их өндөр төвшин шаардлагатай байгаа. Та бүхэн бас зарим ганц нэг тохиолдлуудыг мэдэх байх бас эргээд ажлын байран дээр очичоод нэгээс юм нэг 6-аар хагас жилээс нэг жилийн хооронд бас заавал нэг юм давтан сургалтын процесс явагдаад байна гэдэг шүүмжил бол бидэрт бол байнга ирдэг байна. Тэгэхээр шинжилгээний засгийн газрын хүрээнд Монголын дээд боловсролын шинжилэл за тэр дундаа инженерийн боловсролын шинжилгээ ажил бол ойрын мөхрийн хугацаанд эрчимтэй явагдаж байна. Тэгэхээр би 2015 онд бид бүхэн ямар ажил төлөвлөж байгаа талаараа товчхон мэдээлэл та бүхэнд өгье. За боловсрол соёл шинжилгээ ухааны яамны А78 гэдэг тушаалаар мэдээлэл харилцаа холбооны технологийн чиглэлээр бэлтжижсэн олон мэргэжлүүд байсан. Давхурцсан нарийн хэтэрхий нарийн чиглэлээр бэлддэг мэргэжлүүдийг бид нар бол ЮНЕСКО-гоос зөвлөж болгодог, өөр гишүүн орнуудад зөвлөж болгодог. Боловсролын олон улсын стандарт ангиллалын дагуу нийт хөтөлбөрүүдийг бид нар 13 болгож цөөлсөн байгаа.
2014-өөс 15 оны хичээлийн жилд манай шинжлэх ухааны технологийн их сургууль бол доор дурдсан мэргэжлүүдээр мэргэжил энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За тэгээд энэ хөтөлбөрийн шинжилттэй холбогдоод байгаа гол асуудал юу вэ гэхээр энэний цаана бас муу ялгаагүй сургалтын чанарын асуудал байна. Тэгэхээр сургалтын чанар, сургалтын процессыг сайжруулах энэ үндсэн агуулга маань юунд төвлөрч байгаа вэ гэхээр бид нар нэгдүгээр нь хөтөлбөрийн шинжилтүүдэд явуулаад дуусчээд за өшөө хөтөлбөрийн шинжилтээс гадна сургалтын процессыг удирдах олон улсын шилдэг стандартуудыг бид нар авч хэрэгжүүлж байна. Тэгэхээр шинжлэх ухааны технологийн их сургуулийн хувьд болохоор CDIO гэдэг стандартыг авч хэрэгжүүлж байна. За их сургуулийн хувьд болохоор STM гэдэг ийм стандартууд хэрэгжилж байна. Тэгэхээр үндсэндээ сургалтын чанараас гадна тухайн сургуулиуд дээр бэлтгэж байгаа мэргэжилтэнгүүд маань дотоод болон гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвартай мэргэжилтэн байна гэдэг нь энэ стандарт хөтөлбөрийн шинжилттэй нэлээд холбогдож байгаа. Тэгэхээр тэрнээс үүдээд би зөвхөн магадлалын итгэмжтэй холбоотой нэг товчхон нэг мэдээлэл хэлчихэд бидний бэлдэж байгаа энэ 8 хөтөлбөр 8-уулаа дотоодын үндсэн магадлалын итгэмжлэл бол гэрчлэгээ авсан. Манай захиргаан холбоо гэдэг хөтөлбөр 20 жилийн өмнө анхныхаа инженери технологийн чиглэлээр гэрчлэгээ авсан юм хөтөлбөр. Одоо бид нар олон улсын жишгт нийцүүлээд мэргэжилтэнгээ бас мөн энэ шаардлагад хангасан гэдэг ганц нотолгоо авах зүйл маань юу вэ гэхээр олон улсын магадлалын итгэмжлийн байгууллагаар энэ хөтөлбөрүүдэд магадлалын итгэмжлүүлэх. Одоогийн түвшинд бол бид нар Абид болон АСЕАН гэсэн хоёр байгууллагатай энэ үйл ажиллагаа хэрэгжүүлж явж байна. За энэ нэг их сургуулийн хэлж байгаа. За бид тэгэхээр өөрсдийнхөө шинжлэх ухааны технологийн их сургуулийн хэмжээнд 8 мэргэжлийн хөтөлбөр дээр ямар шинжилгээний загваруудыг бид нар туршиж хэрэгжүүлж байна гэдэг талаар товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр инженерийн энэ боловсролыг бол энэ графикт байгаа хэд хэдэн үе шатад бол хуваачдад бид нар үздэг. За хөндлөн баган дээр болохоор онлын мэдлэг, дээшээ болохоор хувийн харилцаа ур чадвар, за тэгээ үйл ажиллагаа системийг удирдах чадвар гэдэг ийм хоёр зүйл дээр байгаа. Тэгэхээр үндсэндээ 1950 оноос өмнө бол практ уур чадварт голсон хандлага явагдчихсан бол 60-аад оноос шинжлэх ухааны онол практик, тэгээд 1980 оноос шинжлэх ухааны онол, за тэгээд 2011 оноос хойш Америкийн нэгдсэн улсын MIT-гийн боловсруулсан энэ сургалтын энэ стандартын дагуу үндсэндээ онолын мэдлэг бас дээшээгээ түрүүний дурдсан дээр хоёр чадварыг олгох гэдэг энэ шин чиг хандлагаар асуудал маань бол шилжиж явж байгаа. Тэгэхээр энэний үндсэн дээр л инженерүүд онолын мэдлэгтэй мэргэжлийн практик уур чадвартай байх хэрэгцээтэй тул аль аль энэ зэрэг хөгжүүлнэ л гэдэг ийм концепц явж байгаа. За тэгээд сая юу үндсэндээ хэлсэн. Тэгэхээр энэ CDI гэдэг энэ санаачлага руу сүүлийн үед бол дэлхийн томоохон инженери технологийн сургуулиуд бүгд шилжиж байна. Тэр давчгаа тоо баримт ордоход 2000 онд дөрвөн сургууль шилжижсэн бол 14 оны байдлаар 111 сургууль шилжижээд байгаа ийм санаачлах асуудал байгаа. За энэ төгсөгчдөд мэдлэг эзэмших ур чадварын тухай асуудал. Тэгэхээр энэ би яагаад энэ зарчмын тухай асуудлыг яриад байгаа юм бэ гэхээр мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарт сайн мэргэжилтэн бэлдэнэ гэдэг нь зөвхөн боловсролын байгууллагын асуудал биш болж хуурайд байна. Бид зөвхөн боловсролын байгууллагынхаа хүрээнд эдгээр шинжилтийн бөгөөд тодорхой үр дүн чиглэсэн ажлуудыг явуулж байгаа боловч үндсэндээ нөгөө манай төгсөгчд нарт олгогдох энэ уур чадварын тухай асуудал. За мөн техникийн мэдлэгийг олох тухай энэ асуудал дээр салбарын байгууллага болон салбарын төрийн болон төрийн хувийн хвшлийн түншлэл бол нэлээд их чухал байр суурьтай учраас энэ асуудлыг ярьж байна. За тэгэхээр манай шинжлэх ухааны технологийн их сургууль 2021 он хүртэлх замын зураглал гэж гаргасан. Энэ замын зураглал дээрээ бол судалгаанд суурилсан их сургууль болно гэж. Тэгэхээр үндсэндээ бид бүхэн хуучин сургалтын суурилсан сургууль байсныг концепцийн хувьд бол өөрчилсөн. Тэгэхээр үндсэндээ
яг одоо би энэ дээр зөв судалгааны үндсэн чиглэлүүд гээд бас тогтоод хилцэгдээд хийгдээд явж байгаа ажлуудаас тодорхой чиглэлүүдийг тавьсан. За энэ доотлолт нь болохоор судалгааны нээлттэй баг лабораториуд, гарааны компани, инновацийн төслүүд, тодорхой патент авах ажлууд, за мөн өшөө технологийн парк байгуулах ажлууд нэлийн эрчимтэй явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Цэнхоогийн их сургуулийн MIT-тэй бид нар үндсэндээ энэ 15 онд бол технологийн парк байгуулах ажил явуулж байгаа. За энийг 50 дахь гол учир шалтгаан нь ялгаагүй эрдэнэ хэлний судалгааны хандлага дээр төр хувийн ишлийн маань оролцоо их чухал байна гэдгийг та бүхнээс өсөх зорилгоор тавьсан мэргэжлийн сургалтын асуудал. За та бүхэн баярлалаа.